Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 2 Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111-р зүйл заасныг тус үндэслэн Улсын их хурлын даргаас Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсан Доржийн үлзий сайхныг томилох саналыг 2025 оны 11-р сарын 28-ны өдөр төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын их хурлын даргын уг саналыг 2025 оны 11-р сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж санал дүгнэлтэд нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Улсын их хурлын гишүүд асуулт асууж үг хэлж байр сууриа илэрхийлсэн болно. Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсан Доржийн үлзий сайхныг томилж, Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барс сүрэнгийн Баасан Доржийг чөлөөлөх тухай саналыг төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох дэмжлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох чөлөөлөх тухай асуудлаар төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье.